Байгалийн нөхцлөөсөө болоод өөр хэвтэй болдог. Би энэ тасхан дээрээ дуудаж байна уу? Бид уус нь нэгдсэн гэж хэлж болно. Сайн бацхан уу, Даланти байна. За өнөөдөр Бээжин хотын Чомпийн дүүрэгт байрлах Шинжон тосгонд хурж ирээд байж байгаа. За энэ тосгонд бол олон зуун уран бүтээлчид нутагшиж ажилд амьдарч байна гэж сонссон. За ямар татаг хүчнээс болоод ийм олон уран бүтээлчид энд цуглаж чадсныг би хувьдаа ч гэсэн маш их сонирхож байна. За ингээд Шинжон тосгонтой хамтдаа танилцчихъя. Ямар ч санагж байна. Маш гайхалтай санагдаж байна. Миний анхны бүтээл та энэ урлангаа ажилуулад хэр удаж байгаа юм бэ? Ирээд 15 жил болж байна. Та хаанаас ирсэн юм? Их сургуулаа төгсөөл энд ирж нутагшиж ажиллаж эхэлсэндээ. Миний хэдэн найзууд ч ирсэн. Тосгоно юун танд илүү таалагддаг юм бэ? Нам тайван, баашин ч нэг их өндөр үнэтэй биш. Үнэхээр ажтай одоо миний хийсэн модон урлын анхны бүтээл хөөрхөн авлаг үсттэй. За энэ халбыг дураач хийгээд одоо иймэрхүү төрстэй болсон. Баярлалаа. Миний урлсан анхны модон урлын бүтээл. За их бүтэмжтэй өдөр юм да. Дахиад ирээрэй. Энэ модон урлал яасан хөөрхөн харагдаж байна вэ? Нам гүний хайж ууланд ирлээ. Энэ бичээс харин үнэхээр сонирхолтой санагдаж байна. За энэ цайны газар орж ирэх аяг цайзах зүй. Сонирхолтой харагдаж. Та энэ цайны газрыг ажиллуулж байгаа юм уу? Тийм ээ. Таны үүдэнд үлгсэн бичээс миний анхаарлыг маш их татаж орж ирлээ. Та яагаад энэ бичээс өлөх болсон бэ? Хятадын уламжлалт бөмбөрөөр хөгжимдсөн нэгэн ая байдаг. Ажлан өгөөд ууланд гарч нам сэлүүн амьдрах ийм үг байдаг. Жинхэнэ утгаар амьдрал эхэлсэн гэж хэлж болно. Би 2016 онд энэ тосгонд ирсэн. За тэгвэл таны анх ирж байсан үедээ харьцуулбал энэ тосгоны хувиралт өөрчлөлт ихтэй юм уу? Шинжон тосгонд 300 гаруй уугуул өрх байгаа. Өнөө гэхэд талаас илүү хувь нь шинээр ирсэн. Бүгдээрээ эв найртай сайхан харьцдаг. Тосгонд одоо төрөл бүрийн урлан ажиллаж байгаа. Соёл урлагийн бүх төрлийг хамарч байгаа. Алт мөнгөн урлал, модон урлал, арьсан сэлбэрэгэд бүгд байгаа. За зүг зүгээс өөрийн гэсэн авьяас чадвартай хүмүүс энд цугларч өөрийн амьдралаа бүтээж яваа юм байна. Энд уйсан босгож яваа юм байна. Үнэхээр бахархуу штэ. За өнөөдөр бол юусэн ажиллаа хийж байгаа юм шиг санагдаагүй. Зүгээр л аялаад, амраад, зургаалаад явж байгаа юм шиг санагдчихэв. За би хөвөндөө бодохоор бол залуу хүмүүс бол энд ирэх нь бол маш тохиромжтой юм шиг санагдчихэв. Ийм сайхан газар ирж тариа ажил хийж үзэж болж байна. Бас төрөл бүрийн гар урлалын бүтээл хийж, урлагийн газруудаар зочлон өөрийгөө сайхан амрааж, дотоод сэтгэлийн амар амгалан байдлыг мэдэрч болно.